За тэгээд 1111 гэдэг афоризм ишлэлүүдээс бүрдсэн ийм ном гарах гэж байгаа. За мэдээж афоризм ишлэлүүд бол үндсэндээ хүн ухаан тал руугаа одоо багтаж байгаа. За Монголдоо за мэдээж олон улсад гаргах ийм одоо зорилготойгоор англи монгол хэл дээр хэвлүүлж ингээ гаргая гэдэг ийм зүйлийг ингээд зорж байгаа. Тэгээ мэдээж би ганцаараа биш гэдэг. Тэгээ маш олон хүмүүс энэ номонд маань орж болно гэдэг нээлттэй гэж байгаа. Ингээд хууц бүрийг одоо багахан таксаар тэгээ яг оролцож байгаа хүмүүсийн таксаар хөвөлтийн зардлыг бүрдүүлье гэдэг ийм шудраг гэж байгаа. Тэгээ ийм зүйлийг л хийгээд ингээд зорж байгаа маа тэгээд бас энэ номонд маань оролцох хамтарч энэ номыг гаргах хүсэлтэй хүн байл холбогдоорой гэж хэлье. Би ингээд утасны дугаараа бас үлдээн. Тий. Цааш нь сайн шеэрлээ түгээгээд өгөөрэй. Монголчууд оюун санаа за өөрсдийнхөө одоо боломж бололцоо за өөрсдийнхөө нүүр царайг олон нийтэд олон улсад таниулж за мэдээж одоо өөрсдийнхөө төр одоо түрээсэлж байгаа тэр хуудсан дээр өөрсдийн бизнесийн лого за бизнесийн одоо аливаа зүйлийг бас шигтгэж болно. За ингээд ер нь бол яг миний өөрийн зохиосон одоо 1111 афоризм орж байгаа учраас хүмүүс маань өөрсдийнхөө мэдээллийг оруулаад өөрсдийнхөө тэр одоо түрээсэлж байгаа хуудсан дээрээ одоо өөрсдийнхөө хүссэн тэр одоо зүйлийг одоо хийж болно гэж одоо хэлж байгаа. За мэдээж маш олон зүйлүүд ингээд ярилцж байгаа. Мэдээж зарим хүмүүс өөрсдийгөө гэр бүлээрээ оролцъё гэж байна. Зарим хүмүүс бол нас орсон аав ээжигээ мөнгөчүүлж номонд үлдээе гэж байгаа. Зарим хүмүүс бол уул усныхаа зургийг үлдээе гэж байгаа. Зарим хүмүүс компанийнхаа танилцуулгыг одоо хүртэл хийя гэдэг ийм санал явж байгаа. Тэгээ бүгдээрээ нээлттэй гэж байгаа. Тэгээ энэ зүйлийг сайн түгээгээд шеэрлээд өгөөрэй. Мэдээж бүгдээрээ хамтраад энэ номыг гаргая л гэдэг ийм санаа. За мэдээж давуу тал бол англи монгол хэл дээр хэвлэгдэж гарнаа гэдэг ийм зүйл. За мэдээж би бас энэ номоо хэвлэлтнээс гарангуут нь л одоо дэлхийн одоо томоохон энэ 7 номын санд бас байршуулъя. Ингээд загтлаар холбогдсон байж байгаа. Ямар ч гэсэн нээлттэй юм байна лээ. Тэгэхээр эдгээр одоо хэдгээрч гэдэг юм уу. Бидний энэ ном бол дэлхийн том 7 номын санд үүрд хадгалагдах нэ. За мэдээж мөн Монголын 4 том одоо номын санд бас үүрд хадгалагдана. За ингээд цаашлаад ингээд олон улсад борлуулалтаа Монголдоо борлуулалтаа хийгээд оюун санааг дээдлэгч ард түмэн энэхүү одоо номын цагаан буйныг түшиж энэ номынхон одоо үйл хэрэгт хамтран оролцоорой гэж одоо уриалж байна.